Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл. Бэрхшээлгүй хөгжийн нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар үзэгч та бүхэндээ хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд хийгдэж байгаа хүүхдийн хөгжлийн эрт үеийн оролцоог дэмжих Portage хөтөлбөрийн тухай үзэгч та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Нэвтрүүлгийнхээ эхний хэсэгт хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Тунгалаг Тамиртай хийсэн ярилцлагыг үзэгч танд хүргэх болно. Харин нэвтрүүлгийнхээ 2 дугаар хэсэгт Portage хөтөлбөрийн үндсэн бааз суурь болж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Portage хөтөлбөр хариуцсан багш хулантай хийсэн ярилцлага болон Portage хөтөлбөрт хамрагдаж байгаа ээж охин хоёртой хийсэн сонирхолтой ярилцлагыг үзэгч танд хүргэх болно. Харин нэвтрүүлгийнхаа төгсгөлийн хэсэгт 186 дугаар тусгай цэцэрлэг болон цэцэрлэгийн ажлын 10 дугаар цогцлбор төв дээр Portage хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа багш нарын туршилгаас үзэгч та бүхэнтэй хуваалцах болно. Бэрхшээлгүй хөгжий. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны хүн амын бодлого зохицуулалтын газрын дарга Тунгалаг Тамир. Portage гэдэг одоо хөгжлийн хоцрогдолтой хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт оролцооны буюу эрт хөгжлийн хөтөлбөрийг одоо гэр бүл суурилсан эрт хөгжлийн хөтөлбөр гэдэг Portage хөтөлбөрийг бол Монгол улсад үндсэндээ нэвтрүүлээд явж байгаа. Энэ маань анх бол Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага бидний хэлдэг нөгөө JICA байгууллагын дэмжлэгтэйгээр манай засгийн газар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам хамтарч хэрэгжүүлсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд боловсрол нийгмийн хамгааллын үйлчлэгийг дэмжих, сайжруулах төслийн хүрээнд бид бол анх туршиж туршилтыг нь хийгээд бас хүмүүсийг сургасан байж байгаа. За одоо манай Азийн хөгжлийн банкны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлчлэгийг сайжруулах оролцоог нэмэгдүүлэх төслийн хүрээнд бид бол яг энэ Portage гэдэг энэ эрт оролцооны хөтөлбөрийг Монгол улсад нутагшуулж яг одоо Монгол улсад нэвтрүүлэх үйл ажиллагааг бол яг төслийнхаа хүрээнд хийж байгаа. Үндэсний хэмжээнд одоо мэргэжил арга зүйн удирдлагаар хангаад явах байгууллагыг бид бол манай яамны харьяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эсэргэн засах хөгжлийн төв гэдэг төвийг бол үндсэндээ бол яг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах байгууллагаараа бол бид төлөвлөөд сонгочихсон. За энэ хүрээнд бид үндэсний хэмжээнд үндэсний сурагч багш нарыг бэлдсэн. За үндэсний сурагч багш нарыг бэлдээд үндэсний сурагч багш нараа дамжуулаад одоо манай одоо Азийн хөгжлийн банкны төсөл маань үндсэндээ бас 6 аймагт бол зорилттой аймагаар хэрэгжиж байгаа шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр энэ 6 аймагтаа бол мөн орон нутгийн сурагч багш нарыг бэлдэж байгаа. Тэгэхээр бид нар яг үндсэндээ яг нийгмийн ажлын чиглэлээр мэргэжилтэй, за мөн одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эхчүүд гэдэг юм уу те. За дээрэс нь яг манай энэ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эсэргэн засах хөгжлийн төвийн ажилтнууд, холбогдох ажилтнууд, за тусгай сургуулийн багш нар гэдэг аутизм давны холбоо гэдэг ингээд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй эцэг эхчүүдийн холбоо гэх мэтчлээ яг төрийн болоод төрийн бус байгууллагуудын нийсэн олон энэ үндэсний сурагч багш нарыг бэлтгэсэн. Цаашдаа бид нар бол мөн одоо орон нутагт эцэг эхчүүдийг бэлдээд эцэг эхчүүдээрээ дамжуулаад үндсэндээ бол бас одоо Portage хөтөлбөрийг нэвтрүүлнэ гэсэн ийм хитийн төлөвтэйгээр одоо зорилготойгоор бол ажиллаж байгаа. Цаашдаа Portage хөтөлбөрийг илүү өргөн хүрээнд улс орон даяар хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн газар Portage хөтөлбөрийн мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх суурь бааз төв болон ажиллах юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн Portage хөтөлбөр хариуцсан багш хулан. За манай Portage эрт үеийн хөгжлийн дэмжлэг үзүүлэх одоо Portage хөтөлбөр маань 2021 оны 6 сараас эхлээд манай төв дээр үндсэн үйл ажиллагаагаар одоо хэрэгжээд явж байна. 0-6 насны хүүхдэд одоо хөгжлийн дэмжлэг үзүүлдэг. Зөвхөн одоо Portage хөтөлбөрт маань хөгжлийн онцлог, хөгжлийн ялгаатай тийм үү, хөгжлийн одоо ямар нэгэн хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүд хамрагдана гэхээсээ илүүтэйгээр мөн бас энгийн хүүхдүүд ч гэсэн хамрагдах боломжтой. Хүнлэгээ хийснээрээ тухайн хүүхдээ тань мэдгүй хоцрогдоод байна уу, одоо хэл яриа хоцрогдоод байна уу гэх мэтлээ одоо аль тал руугаа хүүхдийн хөгжлийн хоцрогдол одоо явагдаад байна гэдэг маань нарийн үнэлгээ хийснээр одоо гарч ирж тэр чиглэлээрээ тухайн Portage хөтөлбөрийн маань багш нь хүүхдтэйгээ ажиллаад мөн давхар гэр бүлийн гишүүд болон эцэг эхчүүдийг чадахжуулаад ингээд хамтран ажилладаг ийм одоо онцлог ялгаатай хөтөлбөр байгаамаа. Хөдөлмөр нийгмийн
хамгааллын яам Азийн хөгжлийн банкны хамтарсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд өнгөрсөн 3 дугаар сараас Портеж хөтөлбөрийн үндэсний 16 сургагч багшийг бэлтгэсэн. Мөн төслийг хэрэгжүүлэх 6 аймаг буюу Архангай, Дундговь, Дархан уул, Дорнод, Ховд, Хөвсгөл аймагуудад очиж эцэг ихэд гэрээр дэмжлэг үзүүлэх 180 орчим явуулын багш бэлтгэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм байна. Энэ шалгах хуудасаараа тухайн хүүхдээ үнэлээд энэ хөгжлийн хүснэгтэн дээрээ тухайн хүүхдийнхаа хөгжлийг ингээд тэмдэглээд ингээд гараад ирэхээр бүр тухайн хүүхдийн маань хөгжил нь аривчилсан гарч ирнэ. Одоо хэл яриан дээр хоцрогдолтой байгаад энэ үү одоо бие даах чадвар нь тухайн хүүхдийн бие даах чадвар нь юм уу хөдөлгөөн дээр одоо ямар хоцрогдолтой яваад байна уу гэдэг дээр энэ хүснэгтэн дээр ингээд нарийн төлөвлөлтүүд гараад ирж байгаа. Биологийн нас нь 2 настай хүүхд байлаа гэж үзэхэд үнэлгээ хийгээд үзэхээр тухайн хүүхдийн маань хөгжлийн нас нь 1 настай хүүхдийн түвшинд байна гэхээр тухайн хүүхд маань хөгжлийн насаараа одоо 1 настай хүүхдийн түвшинд явж гэнэ гэд хөгжлийн хоцрогдолтой байна гэж харж байна. Бүр нарийнчлаад харах юм бол тухайн хүүхдэд нэг шаардлагатай зүйл нь хөдөлгөөн болон одоо танин мэдгүй хэл яриан дээр хүүхдтэй анхаарч төлөвлөгөө энэ чиглэлээр одоо хүүхдүүдээр ажиллаж одоо хөгжлийн дэмжлэг үзүүлэн мөн давхар нөгөө хүүхдийн маань гэр бүлийн гишүүд болон одоо эцэг эхийг давхар чадахжуулна. Үргэлжлүүлээд Дархан уул аймагаас ирж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн цэргийн засах хөгжлийн төвд Портеж хөтөлбөрт хамрагдаж байгаа бяцхан охин Цэлмэн болон түүний ээж Алтан навчийн ярианд анхаарлаа хандуулъя. Портеж хөтөлбөрт 6 сараас ахуулаад битгий хамрагдаж эхэлсэн. Портеж хөтөлбөрт орсноор хүүхдийнхээ оюун ухаан, хөдөлгөөн за ямар төвшөнд байгаа гэдгийг тодорхойлсон. Тэрнээс улбаалаад охиндоо яг таарсан хөдөлгөөн тэгэл одоо ингээд энэ юу хөдөлмөр засал, ахуй засал бүх юмыг ингэж хэлэгжсэн. Миний охин одоо бас хөөхөн ингээ юм барих гад гэдэг юм уу? Арай нийгэмшээд хөлн завсаар зогсооход ингээд зогсдог болоод аягүй хөөх ингээд зогсдог болоод багш маань бит хоёрыг чиглүүлээд одоо бит хоёр дархандаа байлаа гэхэд багштайгаа холбогдоод за тэд өдөр хоёулаа тэдэн цаг үед хүүхдээ шалгая. Одоо ахиц сэр байна ингээд шалгая багш нь ингээд зөвлөгээд тэгээ бит хоёр видео калаад харилцаад одоо та хоёр тэгвэл одоо ахисан байна гэдэг юм уу? Тиймэрхүү талаас бит хоёрт аягүй сайн зөвлөгөө өгдөг. Хүүхдийн хамгийн таатай орчин бол гэрээ орчин хамгийн одоо хайртай хүмүүс гэр бүлийн гишүүд эцэг эхчүүд байдаг учраас нөгөө эцэг эхчүүд маань гэр бүлийн гишүүд маань хүүхдтэйгээ ажиллаад ирэхээр хүүхдийн чадвар дээр нөгөө бодит чадвар гарч ирнэ. Тэгэхээр энэ хөтөлбөрийн маань гол онцлог нь болохоор ердөө л нөгөө эцэг эхчүүдийг чадахжуулна, эцэг эхчүүдтэйгээ хамтраад ажиллана. Тэгээд үр дүн гарч ирнэ гэж одоо ойлгох хэрэгтэй. Ийм онцлог одоо хөтөлбөр байгаамаа. Портеж хөтөлбөрийн маань харилцах дэвтэр гэж байгаа. Одоо багш эцэг эх хоёрын хооронд харилцах дэвтэр. Тэрийг маш сайн хөтлөх хэрэгтэй. Тэр нь одоо тэр хүүхдийн нөгөө хөгжлийн нөгөө юм одоо шатууд байгаа. Тэрэн дээрээ сайн өөрснөө ингээд тэрэн дээрээ хяналт тавиад багштай за одоо багшаа ийм байна гэж багштай үзүүлээд багш нь тэрэн дээрээ үнэлгээгээ. Тэгээд яах юм бол хүүхдийн ингээд өсөлт хөгжил аяндаа ингээд одоо бүр за хамаагүй хамгийн багадаа байжгаад жоохон ч гэснээрээ ахиц гардаг байхгүй. Тэрийг хүн эцэг их харахаараа айгу урамшин. За мөн түүнчлэн одоо алслагдсан дүүрэг болон хөдөө орон нутгийн одоо Портеж хөтөлбөрт маань хамрагдж байгаа хүүхдүүд болон гэр бүлийн гишүүд эцэг эхчүүдэд одоо зөвлөмж одоо байнгын холбоотой эрх холбоотой байхын тулд одоо Facebook хуудсан дээр одоо Портеж Mongolia гэсэн пэйж хуудсыг ажиллуулж явж байгаа. Энэ хуудасаараа дамжуулан одоо нөгөө эрх боломжгүй байгаа хөдөө орон нутгийн эцэг эхчүүдтэйгээ одоо ярилцаж дараагийн дасгал даалгавар эцэг эхчүүдтэй арга зүйн зөвлөгөө өгөх хүүхдүүдтэйгээ дахин дараагийн үнэлгээ хийх гэх мэтчлэн одоо үнэлгээгээ хийгээд үнэлгээн дээрээ суурьсан дасгал даалгавраа өгөөд эцэг эхчүүдэд зөвлөгөө зөвлөмжөө өгөөд явдаг. Хөдөө орон нутаг гэлтгүү багштайгаа холбоод хизээч хамаагүй багштайгаа холбогдоод за би хүүхдээ шалгуулъя багшаа гэхэд багш маань цагаа гаргаад видео кал хийгээл тэгэл яг хүүхдээ ямар байгааг тэр нь надад маш их таалагдсан. Хөгжлийн дэмжлэг үзүүлж байгаа газар болон боловсролын байгууллагууд маань хүүхдэд чиглэсэн хүүхдтэйгээ багш бол хүүхдтэйгээ чиглэсэн ажиллаж явж байдаг. Тэгэхээр нөгөө эцэг эхчүүд маань хоригдоод байдаг. За өнөөдөр манай төв дээр ирээд ч юм уу боловсролын байгууллагаар үйлчлүүлээд тухайн хүүхд маань өөрийн хөгжлийн дэмжлэг болон боловсролын үйлчлэгээ бүх талын одоо засан сэргийн засах үйлчлэгээ аваад явлаа гэж үзэхэд тухайн хүүхд маань гэрээ нөхцөлд очиод
тухайн хүүхдтэйгээ эцэг маань хэрхэн яаж ажиллах вэ нэгдүгээр тийм үү. Арга зүйг нь мэдхгүй энэ талаасаа болоод нөгөө хүүхдийн маань эзэмшээд явсан чадвар буурах буюу чадвар нь ингээ алдагдаад хүрээд ирдэг. Чадвар нь алдагдаад хүрээд ирсэн хүүхдтэй бид нар дахиад нөгөө анханаас нь эхлээд ажиллах шаардлага гардаг. Тэгэхээр тухайн хүүхд төр мөн агсан төвшин байхгүй тухайн хүүхд маань ингээл нэг дороод эргэлдээд яваад байна гэсэн. Портэж хөтөлбөрт хамрагдаад за хүүхэд угаасаа альва хүүхэд ямар ч эрүүл хүүхэд ч гэсэндээ ганц 2 удаа хийгээд сурна гэж байхгүй. Эцэг эхчүүд өөрснөө багшаасаа зөвлөгөө аваад гэртээ очоод маш уйггүй хийх хэрэгтэй. Үнэхээр одоо хүүхэд маань одоо ирээдүйд те хин нэгний хараат заавал хин нэгний туслан дэмжлэг авахгүйгээр хүүхэд маань ингээд бие авч явах чадaltaа болоосоо л гэж бодж л байгаа болвол бүгдийг нь өөрөөр нь хэлэх хэрэгтэй. Одоо болохоор миний охин чинь халбаа бас хөөрхөн бариад ингээд оролдох гээл нэг тиймэрхүү талтай аяг болсон. Сүүлийн нэг 7 хоногоос хойш бүр ерөөсөө өдөр нь одоо нөгөө цамц солих ч юм уу байн байрхан солиулсан тэр бол асуудал бол шийдэгдсэн байна. Нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэг хараа, сонсгол, аутизм, даавун, оюун ухаан, хэл ярианы хөгжлийн онцлогтой хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол, засан сайжруулж, сэргээн засах эмчилгээ, нийгмийн халамж хамгааллын үйлчилгээ ба олон нийт гэр бүлд тулгуурласан сэргээн засах нийгмийн ажил үйлчилгээг үзүүлдэг юм. Ингээд тус цэцэрлэгт портэж хөтөлбөр хизээнээс хэрхэн хэрэгжиж эхэлсэн тухай мэдээллийг үзэгчдэд хүргэе. Нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн эрхлэгч Инх Мөнх. Портэж хөтөлбөр бол ганцхан манай Монгол улс биш. Одоо дэлхийн 35 орны хилэнд хөрвүүлэгдсэн. За тэгээ энэ хөтөлбөр хэнд хэрэгтэй вэ гэхээр бүх төрлийн хүүхдэд хэрэгтэй гэж үздэг. Нэгт манай хөгжлийн онцлог хэрэгцээтэй хүүхдүүд бол ямар ч төрлийн бэрхшээлтэй хүүхдүүдээс энэ хөтөлбөрөөр хичээллэх нь одоо чухал үр дүнтэй сайн гэдэг нь батлагдсан. За үүнийхээ хажуугаар энэ хөтөлбөр маань бас хэнд хэрэгтэй вэ гэхээр одоо сургууль завсардсан, сургууль цэцэрлэгээс одоо алслагдмал зайд амьдарч байгаа хүүхдүүд. За эдийн засгийн хувьд асуудалтай эмзэг ядуу гэр бүлүүд зэрэг ийм одоо бүх боломж нөхцлөөр ашиглах боломжтой ийм хөтөлбөр. Нийслэлийн 186 дугаар тусгай цэцэрлэгийн бүлгийн багш Алтан Цэцэг. Портэж хөтөлбөр нь болохоор 6 айгаас бүрдсэн 560 асуумжийн дагуу бид нар хүүхдээ үнэлээд тухайн хүүхдээ үнэлээд энэ дээр үндэснийхээ үүдэн дээр урт болон богино хугацааны зорилго гарган ажилладаг байгаа. Хүүхэд бид дээр яг ганцаарсан үйл ажиллагаа зохион байгуулдаг. Тэндээс л Х гэдэг хүүхдийг бол яг ингэ жишээ авахад анх орж ирэхдээ бол памперстаа мөн хоолой халбуудад идэж чадахгүй, халбаг барих дургу тийм хүүхэд ирсэн. Хүүхэд одоо хоолой халбуудад идэж чаддаггүй байсан бол ганцаарсан хөтөлбөр дээр нөгөө аягнаас 5-аас 5-ны хооронд нөгөө халбаг барьж одоо шүр дамжуулж одоо байнгын үйлдэлтэйгээр хийлгэснээр тухайн хүүхэд нөгөө халбаг барьдаг болсон. 2 дугаар яасан гэхээр халбгаар бас хоолой идэх гэдэг тодорхой хэмжээний ахис гаран ажиллаж байна. Яг ердийн цэцэрлэг дээр хөгжлийн бэрхшээлтэй нэг хүүхэд байлаа гэхэд яг энэ портежийн хувьд болохоор яг шалгах хуцраа шалгаад даадгаа хүснэгтэр яг хүүхдтэйгээ ажлын явахд хамгийн их боломжтой гэж үзэж байгаа. Цовлын цэцэрлэгийн ажлын 10 дугаар цогцлбор төв 1964 онд байгуулагдсан боловч 2007 оны хичээлийн жилээс эхлэн 100% хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авч хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгож совилох, сэргээн засах үйл ажиллагааг явуулсаар иржээ. Тус төвийн үйл ажиллагаанд портэж хөтөлбөрийг хэрхэн нэвтрүүлж, хэрэгжүүлж байгаа талаар сурвалжилгыг үзэгчдэд хүргэе. Портэж хөтөлбөрт хамрагдсанаас хойш бол бид нар ингээ хүүхдүүдтэй бас ажиллах арга зүйгээ илүү сайн одоо олж авч мэдсэн. Даваа тал нь болохоор нөгөө хүүхдэд тохирсон даалгавартай тэр даалгавар нь аргачлалтай болохоор бид нарт бол энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд энэ хүүхдүүд айгууд даваа талтай байсан. Манай цэцэрлэгийн хувьд бол хүүхдээ эхлээд багаараа үнэлээд хүүхдтэйгээ хөгжлийн төвшин тодорхойлоод багаараа ярилцаад тэгээд түүнээсээ уудлаад энэ портэж хөтөлбөрийнхаа даалгавраас сонгож хүүхдүүдтэй хэрэгжүүлдэг байгаа. Тэгээ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бол бас айгүй тийм идэвх чармаалт сайтай байдаг. Энгийн хүүхдээс илүү бас ойлгоц сайтай, илүү чармаалттай. Тэгээд
тэрэн дээрээ тулгуурлаад бол юмыг айгүй хурдан сурч чаддаг. Энэ хүүхэд маань одоо манад 4 дахь жилдээ явж байгаа хүүхэд. Одоо эндээс ингээд харахад хүүхдээ маань энэ нийгэмшин чадвар айгүй өндөр агсан, их олон даалгаврыг биелүүлсэн. Тэгээд энэ хэл ярианы чадвар болохоор бас нэлээд өндөр. Энэ хүүхдийн минь одоо хамгийн чадвар сул харагдаж байгаа чадвар болохоор хөдөлгөөний чадвар нь бол одоо айгүй тийм доогуур үнэлгээтэй харагдаж байгаа нь болохоор ингээд харахаар энэ портаж хөтөлбөр минь хүүхдийн те аль давуу тал дээр нь бас ингээд хөгжүүлдэг давуу талтай. Одоо бид нар нэг орой алгаан хүүхдээ ирж авдаг. Авахтаа нэг одоо өнөөдөр юу сурсан, юу үзсэн тий тэр хүүхдийг үнэлж байгаа үнэлэмжтэй өнөөдөр яасан юм ямар ахиж гарч байгааг болон үнэлгээнээр харуулцдаг болохоор тэгээд тэндээс мэдээлэл авах айгу эвтэйхэн байдаг. Яг нэг миний нүдэнд одоо эцэг эхчийн нүдэнд ингээ харагдаж байгаа өөрчлөлт гэвэл ер нь бол нэг хүмүүс ингээд хөндлөнгөөс харахаар амар хэцүү харагддаг шүү дээ. Тийм юм мэддэг юм уу, чаддаг юм уу. Тэгэхээр нэг оюуханд 90 сард байгаа хүүхэд өдөр ямар үлэхээр ярьсныг л хүртэлтэй тэр ингээд бүгдийг ингээд стратеги хэлэлцэн байх жишээний тэгээд өнгө одоо зураг гэхэд л одоо ямар ч нэг юу гэдг нь мэддэхгүй юм сараачдаг байсан байхад одоо болохоор одоо юу зурж байгаа юм те энэ зурж байгаа зүйл ямар өнгөтэй байх хэвтэй тэрийг айгүй тодорхой ямар ч хүн хараад уян тийм ээ гэд мэдгэтгэхэр тийм одоо зургийн төвшин гэхэд одоо тийм сайжирсан байна. Тэгээд хэл яриач гэсэн айгүй сайжирж байгаа. Зарим үгийг хэлж чадахгүй ч юм уу те зарим үгийг одоо тийм ойлгомжгүй хэлдэг эсвэл хэлж чадахгүй мэддэггүй үгнүүд ч юм уу тэдрийг айгүй тийм сайн ярьж сурсан. Тэгээд одоо зөвхөн аав ээж нь тэгж ин даа гэж ойлгодог байсан бахад хүнтэнгүй хүн гэсэн сонсоод яриаг нь ойлгодог болох ч юм уу те. Тэгэж айгүй юутай байгаа. Бид нар бол нөгөө хүүхдүүдийнхаа онцлогт тааруулаад энэ хүүхэд маань юуг илүү сайн хийж чадхаар байна гэдгийг энэ одоо нөгөө даалгавар дээрээсээ энэ гарын авлага дээрээсээ бас айгүй сайн ашиглаж олж авч чадчих байгаа. Одоо тэр энэ хүүхдэд зориулсан миний самбар хүртэл байж байна. Портаж хөтөлбөрийнхөө энэ аргачлалын дагуу энэ самбарыг одоо ингээ хийснээс дагуу энэ хүүхдийн оюун ухааны чадвар бол одоо маш өндөр тийм хөгжиж байгаамаа. Яг өнөөдрийн байдлаар энэ портаж эрт оролцооны хөтөлбөрийг Монголд оруулж ирсэн JICA олон улсын байгууллага хөдөлмөр нийгэм хамгааллын яамны одоо хамт олондоо бас баярлж талархсан сэтгэлээ илэрхийлье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэхэд бүгдээрээ хамтран ажиллаж бэрхшээлгүй хөгжийе. Бэрхшээлгүй хөгжийн нэвтрүүлэг энэ удаагийнхаа дугаараар хөдөлмөр нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны хамтран хэрэгжүүлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэний оролцоог хангах үйлчилгээг сайжруулах төслийн хүрээнд хэрэгжиж байгаа хүүхдийн хөгжлийн эрт оролцооны портаж хөтөлбөрийн талаар үзэгч танд хүргэлээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах үйлчилгээг сайжруулах төсөл.